За хай guys, хэдүүлээ өнөөдөр Mongolia номер 17 гэсэн дэ нэглэнэ. Yes. Гэтэ би аль энийг алдсан байна. Нүлээ бичлэг хийх юм алдсан байлээ. Жиж. Энэний өмнө бид хоёр удаа нэглсэн. Хоёулын дээр нь би ялагдсан. Ялсан бичлэгээ хийндэ. Монголоос 3 гэдэг яг л 3 дахь тэр л болсон доо. Тэр Mongolia номер 16 17 болохоор ер нь бол нэлээ сайн тоглосон. Энэ дээр таврал руу орж ирээгүйсэн бол намайг алцгаал байсан баг. Тэгээд би өөрөө мэдэрсэн энэ удаа чигнээс шаахандаа гэж бодвол ямар гоё юм бэ. Энэ нэг одоо бичлэг хийндэ гэж бодвол гэж угаасаа л хийхлээсэн л да ялагдсан чи. Угаас зүгээр нэгэлсэн гэдэг нь утга нь өөрөө гоё ихгүй. 17-тай нэгэлсэн нь. Би ч өөрөө чинь 81 ихгүй. Тэгээ гэнт тэрхүүс түрээд ирэхээр санаанд авцсан байхгүй. Тэгсэн чинь нэлийн томцолтой юм байна. Яах юм бол гэхэд харсан чинь Mongolia номер 17 гэж идэв. Би бүр гайхаад. Тэгээ манай хүнийг би уунаад аална гэж бодсон. Би энэ тэр бүр үнэн тэнийг юм ийзээ. Би үнэхээр л тэнийг үсэн заяа энэ тэр би энэ дээр юу ичвэ гэдэг өөрөө хүртэл мэдэхгүй байна. Наттай ингэж нэглэлт юм нэг премиум глобал тайтлтай хүмүүс байвал бас тэ доор комент бичээрэй. Тэгээд би сайхан нэглэнэ. Тэрийг бичлэг болгоно. Гэхдээ би хожигдлоо үзнэ. Гэхдээ 3 удаа үзээд гурван дээр шахахгүй л тэгэл хамгийн гайгүй тоглосноо л хийндэ. Өмнөх хоёр дээр нь ихнийх дээр нь хожиж исэн юм аа. 2-0 гээд манай хүн жангал би Fitrify авсан. Яа тэгсэн чинь манай хүн дефенс аваа шат юм. Би дефенс авахгүй гэж бодчихсон байхгүй юм хандаа. Тэгсэн чинь дефенс аваад тэгээд 2-0-оос 5-2 руу бүр амар хожигдоод. Тэгээд дараа нь юу лээ дефенсгүй хоёулаа Fitrify-тэй зөвхөн мэдэр үзгээд үдсэн байхгүй юу. Дахиад шалгуулсан. Тэрэн дээр юу лээ 5-1-ээр шалгуулсан бүр. За гэж бодвол одоо 2 үдсний эцэст ер нь бол туршлага суугаад тоглож байгаа. 2-2 болсон байна. Тэгээ нь бид хоёрын спел адилхан. Тэгээ хин чадварлаг вэ гэдэг үзэж байна. Чадварлаг вэ ч гэж. Тэгээд сая юу л тэр хамгийн ихнийх тэр хүүхдэг дээр жоохон урдуур цэрэг ороод жоохон комбого алдалтал. Энэ дээр бас дахиад комбо алдсан. Гэхдээ зүгээрээ надад Fitrify байсан юм. Ер нь бол бид хоёр өөрөөсөө Fitrify-г уншингууд л алаад байсан. Би тэрэн дээр Fitrify-тэй байсан ч гэсэн алж чадаагүй хамгийн их нөхөл дээр хамгийн харамсалтай. Бид хоёр зөвөр Fitrify уншингууд л алцаал. Тэгэл Fitrify-тэй л алгадсан тэхүү. Тэгээ сүүлд хоёулаа Fitrify-тэй үзээд би арай илүү өрхөж яасан байдаг юм. Их ойрхон үзсэн бид хоёр. Ер нь бол би левел дээр хамаагүй юм чи гайг байх гэж бодоод байжсэн чи Fitrify-тай талцсан яа. Зүгээр Fitrify-тэй л илүү тоглоод илээ. Уг нь л энэ дээр Fitrify юу байгаагүйсэн бол би алхал байсан. Гэтэл угаасаа Fitrify хүн юу гэж хамаагүй илүү левел хамаагүй илүү айтемтай өндөр рүү таавал нь орж ирэх үгтэй. Харж байгаа ч л одоо миний Fitrify уншиж байна. Очоод би ална гэсэн үг одоо. Миний ээлж ааш. Тэгээ IT-га үлдээгээрээ. Тэгээд нэгээс нэг гэснээр алга болчихдээ шүү дээ. Хүмүүс IT-га өгчөө гэдэг чи. Бүр араас нь баг гуйлгаж нэглүүлэх гэдэг юм хайш. Тэгээд хүн шууд зүгээр би ихтэй зүгээр энэ дээр амар азтай амьдэрсэн. Би ихтэй энэ зүгээр санаанд авчмахгүй ирэхгүйс тэрхээр нь ингээ найзтайгаа тоглож ирсэн чинь би санаанд өргөхээр нь юу юм бол гэдээ авцсан чинь Mongolia 17 гэж байсан. Тэгээ бид хоёр ч бас сайхан зөндөө дарсан шүү дээ бас энэний дараа. Тэгээд харж байгаа ч л 4-3 байна. Одоо хин нь алах нь ойлгомжтой. Мэдээч манай хүн Fitrify-тай болохоор. Тэгээ сүүлийнх тэр хоёулаа Fitrify-тай байсан ч гэсэн хоёулаа Fitrify алдчихдаг байхгүй амар тэнийг юм дээр. Бичлэгийн сүлд үзээрэй заяа. Тэгээд бид хоёр алалцаал.
манай хүн одоо скил хийн гэж мэдэж байсан болохоор би ийшээ нэг ойртоогүй. Нэгдүгээр скилээ сая хийцэн. Тэгээ одоо хоёроо дахиж хийгээд намайг байгаагүй шалгаа тэгээ гүүж ирдэг байхгүй наашгаа. Тэгээ би нэг оноогүй. Ингээд надад нэг амар муу зуршил байдаг заяа. Дандаа хоёроо төрүүлж хийдэг. Бүр зуршил болсон. Уг нь бол нэгээ төрүүлээд онцвол ер нь бол кушон нэг эсрэг нэг дээр бол хамаагүй ашигтай байдаг. Би тэг гарч ирэх хүлээ нилээ удаа утсан заяа үнд. Миний Fitrify ч гэсэн уншсан байна. Энэ дээр ер нь бол тэгээд бид хоёр Fitrify даралтахгүй алалтсан байхаа энэ дээр дарчлаа. Тэрийг сайн санахгүй байна. Тэгээ манай хүн орж ирэхгүй байгаалс. Яа би бүр төвчээр тасраад зэрэг авахар болсон. Зүгээр сухаар зүлгэс суу гэдэг шиг зэрэг аваал. Тэгээ орж ирж магадгүй орж ирвэл тэгвэл би шууд жижи. Тийм болохоор жоохон сайф утсан. Тэгээ ихнийх айтмаг авчаа манай хүн комбог алддаг хгүй. Комбог алдсан юм чинь дээ гэд ордим уу гэл араас нь хөөгөл тэгэл алдчихдаг хгүй юу. Байхгүй. Хайцсан бүүмэд ингээ байхгүй. Заац гээл зэрэгэ зэвэрлэхэл буцаж очиод зэрэгэ зэвэрлээ вэжсэн чи буцаа хүрээд ирдий. Энэ одоо ямар хурдан хүрээд ирдий ультнаа уншсан байх та гэж бодвол жоохон аргашаа үдчихсэн. Яа тэгсэн чинь дахиад чамс энэ зүгээр л би бол барахгүй мэлий. Яг одоо дахиад үзвэл ер нь шаахал байх. Гэтэл энэ бичлэгийг оруулаад дахиж нэг удаа нэглэн заяа. Тэрэн дээр ялах үгүйгээ үзнэ гэж. Тэрийг бас бичлэг болгоно. Ер нь бол 3 мэйчийн дараа ер нь дахиад хин илүү болсноо үзнэ л гэсэн үг л дээ. Гэтэ энийг өчигдөр нэглэсэн юм аа. Ер нь ингээд тоглолтоо хараадсэн чи ер нь бол яаж тоглодог учрыг нь ер нь бол ойлгоод эхэлж эхлэв. Тэр гайн дээр жоохон юу л ай сандраадсан байхгүй юу? Мэдгүй нэг догтлооч ч юм уу нэг сонирн байгаадсан юм аа. Тэгээд юу сая рейтинг наашиг дээрсэн та. Тэгэхээр энэ одоо бапал авч таарж байгаа гэж бодоод тэгээ би яах вэ гэж бодож угаад гэл сэргээ зөөлчээ гэж бодсон. Үгүй юм байна. Тэгж удаагүй юм байна. Би шууд юу л рейд руу орохоор шийдсэн. Тэгээ манай хүн намайг онгож байгаа рейд онцдог. Эсвэл угаасаа л рейд онгох гэсэн баг. Би тэгээ орж ирэнгүүт Fitrify ашиглаад алчаа гэж бодоод отоо үлээжсэн. Тэгсэн ч орж ирээгүй. Гэтэ энэ Fitrify би амар тэнийг юм дээр хэрэгэлцээ. Гэхдээ би эцэс хожсон юм. Сая алсан шууд л хожих байлаа. Амар игцэгтэйсэн. Тэгээ манай хүн надад сүрээ өгөж очигдсан юм. Тэгээд энэ тоглолт миний хожлоор дуслаа гэж. Монголын 17 эсрэг 80